65 дугаар анги хүнд жад солонго нэвтлэгч 2 дугаар давхарт гарахад хүн гинэт цөөрөв. Асар уужим тамхимд хідхэн үйлчлүүлэгч холхиж байлаа. Саарл урт дээлтэй баргартуу царайтай дунд иргэм насны ир лангууны ард сууж цай ууж байв. Худалдааны ажилтан тэр дунд иргэм насны ирд хүндэтгэлтэй мэдчлээд дэргэд нь очиж чихэнд нь хідүү үг шивнэв. Өө энэ залуу баатар тийм хүнд жадны иш сонгож байгаа юм уу? Дунд иргэм насны ир сонирхсан янзтай Лимин рүү харлаа. Чи хэр хүнд жадны иш хайж байна? 800 жин. 800 жин гинэ? Дунд иргэм насны ирийн нүдэнд гэрэл гялсхив. 800 жинтэй жад ашиглахад дор хаяж 4000 жингийн хүч хэрэгтэй. Чи чадна гэж үү? Лимин хэлв. Одоо чөлөөтэй ашиглаж чадахгүй байлаач удахгүй чадна. Зөрөгтэй юм. Би чамд нэг жадны иш хайж өгье. Дунд иргэм насны ир босож хажууд шалхав. Удалгүй тэр урт модон хайрцаг үүрэн бууж ирвлээ. Түүний алхам хөнгөн мэт харагдавч Лимин анзаарлаа. Тэр ир модон шал дээр алхах бүрд шал чахрах дуу гаргана. Модон шал түүний үүрсэн зүйлийн жинг арайхийн дааж байв. Гарт нь байгаа модон хайрцгийг маш хүнд нэлт. Дунд иргэм насны ир хайрцгийг лангуун дээр тавиад тагийг нь сөхөв. Дотор нь зузаан давуунд ороос 8 тохоорт жадны иш байлаа. Тэр давууг тайлахад бараан ягаан өнгийн иш гүн улаан жадны үзүүр ил гарлаа. Бараан ягаан ишин дээр бичээсийн тэмдгээр 2 үгс илжээ. Солонго нэвтлэгч. Энгийн 2 үг. Гэвч аврах жадны иштэй нийлээд хязгааргүй сүрхэж ориглон гарах мэт санагдана. Сайн жад. Дунд иргэм насны ир хэлв. Энэ жадны нэр солонго нэвтлэгч. Ишин 8 тохоо, үзүүр нь 8 цун урт. Энэ бол хагас эрдэнэ. Хагас эрдэнэ гэж үү? Дунд иргэм насны ир тайлбарлав. Зөвхөн жадны үзүүр нь эрдэнэс, харин ишин биш. Тиймээс хагас эрдэнэс гэж нэрлэдэг. Лимин даруй ойлгов. Жадны иш хийх үйл явц маш нарийн төвөгтэй тул дээр нь шидийн тойрог суулгах дэндүү хэцүү. Харин жадны үзүүр нь сэлэм илттэй адил тул дээр нь шидийн тойрог суулгаж эрдэнэс суулгахад амар. Гэвч харамсалтай нь ишин шидийн тойроггүй учраас жинхэнэ их хүчийг бүрэн дамжуулж чадахгүй. Тиймээс жинхэнэ их хүч нь ихээхэн буурна. Дунд иргэм насны ир хэлв. Хэдийгээр жадны иш эрдэнэт биш ч бат бүхэн үед жирийн доод хүний зэрэглэлийн эрдэнэстэй дүүцэн. Эрдэнэс ба жирийн зэвсгийн ялгаа нь эрдэнэс дээр шидийн тойрог сэлгэгдсэн байдагт оршино. Тиймээс жинхэнэ их хүчээ дотор нь дамжуулж чадна. Эрдэнэс заавал жирийн зэвсгээс илүү хатуу, илүү бат бөх байна гэсэн үг биш. Энэ жад жинхэнэ их хүчийг бүрэн төвлөрүүлж чадахгүй. Бодит тулааны техник ашиглах мөчд эрдэнэс зэвсэг, жирийн зэвсгийн ялгаа шууд илэрнэ. Эрдэнэс зэвсэг нэг алхам илүү хүчтэй байх болно. Дунд иргэм насны ир үргэлжлүүлв. Энэ жадны ишийг бараан ягаан уян төмрөөр цутгасан. Жадны үзүүрийг үүлэн судал боловсруулсан төмрөөр хийсэн. Үзүүрийн 2 ирмэгт гүн алт холсон тул харьцуулшгүй хурц. Жадны үзүүр иш 2 анханасаа хосоороо байдаг. Салгаж болохгүй. Нийт жин 820 жин. Бараан ягаан уян төмрөв Лимин лекцэн сууж байхдаа насны энэ хачин металлын талаар ярьж байсныг сонсож байсан. Энэ гайхамшигт металл хүнд жингээр онцгой мөн өндөр уян чанартай бүр хүчтэй ном хийхэд ашигладаг. Хэрвээ ийм төмрөөр ном хийж дээр нь өндөр түвшний хэрцгий араатны шүрмсээр хөвч хийвэл сумыг 2000 алхмын цаанд хүргэж нарийн ган хавтныг нэвт хатгаж чадна. Хэрв бараан ягаан уян төмрөөр жадны иш хийвэл ийм бүдүү иш хүртэл хагас сар мэт нугарч буцахтаа мод хаглах хүчтэй болно. 5000 жингийн хүчтэй тулаанч түүнийг сэгсэрвэл зөвхөн чичирхийллийн долгионд хүртэл хүнийг алхахад хангалттай. Гэвч энэ металлын 1000 түмэн сайн тал байвч нэг том тус сул тал бий. Бараан ягаан уян төмрийг хэлбэржүүлэхийн тулд тоо томшгүй олон удаа давтаж зохих шаардлагатай. Тиймээс дээр нь шидийн тойрог сэлэх боломжгүй. Учир нь шидийн тойргийг давтаж зохиж болдгүй. Тиймээс энэ металлаар бүрэн эрдэнэс зэвсэг хийх боломжгүй. Гэсэн ч бараан ягаан уян төмрийг олон зэвсэг урдлаач мастероо туйлын эрхэмлдэг. Учир нь жад болон хүчтэй ном хийхэд үнэхээр дэндүү тохиромжтой материал юм. Лимин бараан ягаан уян төмрөөр хийсэн энэ жадны ишийг гартаа авлаа. Тэр жаахан сэгсэрхэд жадны иш даялдан чичирч эхлэв. Гэхдээ чичиргэн тийм хүчтэй биш байлаа. Учир нь Лиминий хүч бараан ягаан уян төмрийг бүрэн сэгсэрхэд хангалтгүй байв.
Гэсэн ч дунд иргэм насны эр гинт цочив. Энэ залуу хүү ямар гаж хүчтэй юм бэ? Ийм жадны ишийг ингэж хэсэрч чадна гэдэг түүний хүч 3,000 жингээс баггүй гэсэн үг. Гэтэл тэр ердөө бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шатны өргөлд байна. Ямар сайн бие юм хад вэ? Лимийн гартаа жадаа барин хідэн хөдөлгөөн хийж үзв. 820 жинтэй жадыг гартаа амархан өргөж чадсан ч өндөр түвшний уян хөдөлгөөнөөр савлаж хараахан чадсангүй. Ийм зэвсгээр тулдвал жинхэнэ их хаосын арга дэмжиж байсан ч хүч нь хурдан шавхагдах болно. Гэвч Лиминий санаа зовсонгүй. Удалгүй тэр саад ханнаа нэвтэрнэ. Тэр үед энэ жин гартаа яг таарах болно. Энэ жад хэд вэ? 9,000 алтан лин. 9,000 Лими нэг их гайхсангүй. Энэ жад энэ үнээрээ үнцэнтэй. Үүлэн судалт боловсруулсан төмрөөр хийсэн эрдэнэс жадны үзүүр 3,000 алтан лин. Бараан ягаан уян төмрийн иш 6,000 алтан лин. Үндэ хоёулаа хямд үнээр тавигджээ. Лимийн биедээ байсан бүх алтан дэвсгэртээ гаргав. Мөн алтан ягаан өнгийн эрхэм зочны картаа гаргаж лангуун дээр тавилаа. Тэнгэрлэг зэвсгийн танхим худалдааны холбоонд хариалагддаг тул эрхэм зочны карт 10% өнгөлт идлүүлнэ. Ингэснээр үн 8,100 алтан лин болж буув. Гэсэн ч Лиминий биед байсан бүх алтан нийлээд 50 алтан лингаар дутаж байлаа. Дунд иргэм насны эр зочны картыг хараад нүд нь гэрэлтэв. Залуу баатар маршлийн өргөний хүн үү? Лими хэсэг бодож түр ирэлзэж хэлв. Үгүй ээ, маршлийн өргөний найз маань өгсөн юм. Хэдийгээр Лимийн үүнийг хөнгөн хэлсэн ч дунд иргэм насны эр энэ залууг маршлийн өргөнд чухал хүн байх ёстой гэж ойлгов. Үгүй бол ийм эрхэм зочны карттай байх нь байтугай хин нэгнээс авч чадахгүй. Тэр инээмсэглэн хэлв. Тийм байх нэ. Нэгэн залуу баатар маршлийн өргөний хүнд зочин юм бол энэ жад 8,000 алтан лин байхад хангалттай. Их баярлаа. Лими нэг их ёсорхсонгүй. 100 алтан лин гэдэг түүнд ч Тэнгэрлэг зэвсгийн тангивч тийм ч их зүйл биш вэ. Худалдааны ажилтан зэвсгийг дааванд боож буцааж хайрцагт хийв. Лимийн хайрцгийг нуруундаа өрөөд салхис хийж арын уул руу буцлаа. Бараан ягаан уян төмрөөр хийсэн иш. Үүлэн судалт боловсруулсан төмрөөр хийсэн эрдэнэс зэрэглэлийн жадны үзүүр. Ийм гайхалтай сайн жад Лиминийг үнэхээр догдлуулж байлаа. Арын ууланд ирээд тэр нэгэн задгаа талбайд очив. 820 жинтэй жад үрсэн тул Лимийн өвсөн дээр хөл тавих бүрд газар хонхоож байлаа. Нуруунд дээр мэдрэх хүнд дарамтаас Лиминий зүрхэнд баатарлаг омог ориглов. Тэр нэгэн том чулууг онлоод гинт жадаад доош цавчив. Бан! Ганц дуу гарч тэр аврах чулуу хүнд жаданд бут нэргэглээ. Жадны иш уян хатан байсан тул Лимийн гартаа хүчтэй дөргөлт мэдэрсэнгүй. Энэ бол бараан ягаан уян төмрийн давуу тал. Хэрв цэвэр хар ган жадны иш байсан бол ийм дөргөлтөнд эвэрхий долоовор хуруунд мдээгүй болох байв. Хэрв буцах хүч нь илүү хүчтэй байсан бол бүх гар нь мдээгүй болж ч мэднэ. Хаа, ямар сайн жад вэ? Лимийн жадаа зоргоороо савлан хөдөлгөв. Тэр жадны техник мэдэхгүй. Зүгээр л нудрагны техникээ дагаж хөдөлгөж байлаа. Гартаа 820 жинтэй жад барьсан тул жадны хөдөлгөөн нь жаахан эмх замбраагүй харагдана. Лимийн 4-1 цаг орчим бэлтгэснээ дараа гар нь айжмаар хөөн хүчин жаахан сулрахыг мэдлээ. Энэ жад үнэхээр хүнд юм. Яг тэр мөчөд Лиминий өмнө хурц дүүл асуув. Дуу дамжуулах сэхвэс үү? 66 дугаар анги. Маршлийн өргөний нөөц. Яг энэ үед Лиминий өмнө хурц дүүл асуув. Дуу дамжуулах сэхвэс үү? Сэхвэсээс нэгэн дуу тод сонсогдлоо. 4-1 цагийн дараа 7 ухааны тулааны ордны тулааны тавцан дээр ир. Тулааны ордон Ирэмбийн тулааны дүнд үндэслэн шав нарт нөөц хуваарлана. Тулааны ордны нөөцөө Лиминий зүрх баяраар дүүрлээ. Тэр урт жадаа нуруундаа бэхлээд уулнаас хамаг хурдаараа буув. Хэдийгээр бүх хурдаараа хөдөлж байсан ч нуруундаа ийм хүнд жад үрсэн учраас өмнөхөөсөө бараг 3% удаан байлаа. Урд нь тэр модны мөчээр дамжин хүчтэй уян хөдөлгөөнөөр өсөрч явж болох байсан. Харин одоо өвдөг хүрсэн өтгөн өвсөн дундуур гүүхээс өөр аргагүй. Алхан бүрийнхэн дор өвс ногоо ханаалж газар хавтгайран үлдэнэ. Гэвч энэ Лиминд огт төвхтэй санагдсангүй. Харин ч бүр илүү догдлуулж байлаа. Ийм хүнд жад үрж явах нь өөртөө нэг төрлийн бэлтгэл. 4-1 цагийн дараа
Лимийн 7 гүн ухааны тулааны ордны тулааны тавцан дээр ирлээ. Хунши багш аль хэдийн ирчихсэн байв. Газрын танхимын 20 шин шавь ихэнх нь ирсэн байлаа. Лимийн эрхийг хараад Хунши гараа өргөн нэг хаш хавтан түүн рүү шидэв. Нөөцийн дэлгэрэнгүй мэдээл дотор нь байгаа, өөрөө хар. За багшаа. Лимийн сүнсний хүчээ хаш хавтан руу оруулав. Дотор нь 7 гүн ухааны тулааны ордны дэлгэрэнгүй зураг байлаа. Мөн тулааны ордны нөөц барилах эсгүүдийг тодорхой тэмдэглэжээ. Хаш хавтангийн гэрэл дотор тулаанчид бясалгал хийхэд ашигладаг алах тойргуудын тухай бичсэн байв. Тэдгээр нь алтан цэргийн танхим, модон хүүхэлдэйн гудамж, лавын агуу, аврах чулуу налуу, догшин салхины хонгил, аянгийн хөндөй. Эдгээр нь алт, мод, ус, гал, аянга, салхи гэсэн үндсэн 7 элементийн алах тойрог гэж нэрлэгддэг байлаа. Эдгээр 7 том алах тойрог жилийн турш тасралтгүй ажилдаг. Үүний тулд асар их жинхэнэ их хүчний чулуу зарцуулна. Алах тойргууд байнга идэвхтэй байдаг ч нэг удаа ердөө 12 хүн л дотор нь бясалгаж чадна. 7 гүн ухааны тулааны ордонд дэндүү олон шав бий. Бүгдийг нь хүссэн үедээ оруулах боломжгүй. Тиймээс цаг хуваарлах цорын ганц арга нь ирэмбийн чулуун дээрх байраа өөрсдөө тэмцэж олж авах явдал юм. Ирэмбийн чулуун дээр нэргүй шавнаар орох хэрэггүй. Харин нэртэй шавнаар ирэмбийнхэн дагуу хугацаа хуваарлана. Лиминий одоогийн ирэмбээр тэр сар бүр хүссэн алах тойрогтой 3 өдөр бясалгах хэрэгтэй байв. Үүнээс гадна Лимийн 7 гүн ухааны тулааны ордны хадгаламжийн санд орж доод хүний зэрэглэлийн нэг бясалгалын арга болон доод хүний зэрэглэлийн 2 тулааны техник сонгох хэрэгтэй болжээ. Лимийн тэдгээр бясалгалын арга тулааны техникийн хаш автанг 7 гүн ухааны тулааны ордноос гадагш авч гарч болохгүй. Гэвч хадгаламжийн сангаас өөрийн сууц руу авч очин өөрийн өд цагаар судалж болно. Тулааны техник бясалгалын арга, алах тойрогт бясалгах эрх. Энэ гурав бол 7 гүн ухааны тулааны ордны өгч чадах хамгийн үнэтэй нөөц. Тулааны техник тулаанчийн бодит чадвар олон талт байдлыг нэмэгдүүлнэ. Бясалгалын арга бол тулааны замын үндэс. Харин алах тойрогт бясалгах нь бясалгалын хордыг нэмэгдүүлж тал хүчээр 2 дахин үр дүн гаргахад туслана. Олон шав яг энэ 3 нөөцийн төлөө 7 гүн ухааны тулааны ордонд ирдэг. Энэ 3 нөөцөөс хамгийн чухал нь бясалгалын арга. Гэхдээ надад хаосын дэд мэрдааны арга бий. Тиймээс энтхийн бясалгалын аргууд надад нэг их ач холбогдолгүй. Одоо надад хамгийн хэрэгтэй зүйл бол тулааны техник болон бясалгалын өрөө. Харамсалтай сардаа ердөө 3 өдөр бясалгаж болно. Энэ огт хангалтгүй. Би ирэмбийн чулуун дээр аль болох хурдан дээшээ гарах ахих ёстой. Лимийн дотроо хэрэгтэй зүйлсээ нэгтгэн бодоод сүнсний хүчээ хаш автангаас татав. Хунши хэлв. Бүгд ирлээ. Одоо намайг даг. Хадгаламжийн сан руу явна. 7 гүн ухааны тулааны ордны хадгаламжийн сан дотор гадна 2 хэсэгт хуваагдсан асар байлаа. Дотор асар нь зөвхөн гол шавнаар орж болно. Харин гадна асар нь бусад шавнарт зориулагдсан. Дотор асарт 7 гүн хөндийн маструуд мэрэгдийн үлдээс нууц бясалгалын арга болон тулааны судрууд хадгалагддаг. Эдгээр судар хаш автанг гадны хүнд дамжуулахыг хатуу өргөлдөг бөгөөд зөрчүүл хүнд шийтгэлтэй. Одоогоор Лимийн зөвхөн гадна асарт орох хэрэгтэй байлаа. Гадна асрын бясалгалын аргууд дотор асрынхнаас нэг зэрэглэл доогорч тоо хэмжээ төрөл зүйлээрээ хавгүй их. Дотор нь хэдэн мянган хаш автан бий. Тэдгээрийг 7 гүн хөндийн 600 гаруй хүний турш цуглуулж хоригдлуулсан. Зарим үед 7 гүн хөндийн шавнар даалгавар гүйцэтгэхээр явж байхдаа бусад тулаанчтай маргалдаж тэднийг алах нь бий. Тэдгээр тулаанчдын биед хөвчлэн бясалгалын арга бүхий хаш автан байдаг. Хэдийгээр ийм хаш автан 7 гүн хөндийн шавнар ашиггүйч бүлгэмдээ зарж 7 гүн хөндийн бясалгалын аргыг санг баяжуулдаг байжээ. Гэвч эдгээр нь 7 гүн хөндийн жинхэнэ үндсэн аргууд биш тул бүс нутгийн тулааны орднууд тарааж тэнхин шавнаар судлах материал олгодог. Гэсэн ч эдгээр бясалгалын аргууд Тэнгэрийн аз хаан тусад туйлын үнэтэй тооцогдно. Газрын танхимын 20 шин шавийн дунд олон хүн өмнө жинхэнэ бясалгалын арга сурч байгаагүй. Тиймээс тэд гадна асарт орж ийм өргөн сонголт харамгцаа амьсгаан давчтан догтлсондоо нүүр нь улааж байв. Лимийн хадгаламжийн санд ирээд гардах хаш автангаа гадна асрыг хамгаалдаг настан сэхвэлд өглөө. Энэ хаш автанд зөвхөн нөөц хуваарлтын мэдээлэл байгаа зогсохгүй. Лиминий хувьд мэдээлэл болон үр дүнгийн бүртгэлж байсан. Сахиул настан
сүнсний хүчээр хаш автан шалгаад Лиминд хэлв. Орж болно. Чи нэг бясалгалын арга, 2 тулааны техник сонгоно. Энэ 3 хаш автан хадгаламжийн сангаас гаргаж болно. Гэхдээ 7 гүн ухааны тулааны ордноос гаргаж болохгүй. Мөн хэрв нэг хаш автан хэд олон хүн авахыг хүсвэл урьдчилан цаг захиалах хэрэгтэй. Судлах хугацаа чинь ирэмбийн чулуун дээрх байрнаас хамаарна. Бясалгалын аргын хаш автанг хуулбарлах нь маш хэцүү төвөгтэй. Тиймээс хуулбар бүр ховор бөгөөд цөөн. Зарим бясалгалын арга бусдаасаа хавьгүй алдартай эрэлт ихтэй байдаг. Хэрв олон шавь нэг аргыг сонгвол судлах цагийн зөрчил үүснэ. Цагийн хуваарийг тухайн хүний ирэмбийн дагуу шийднэ. Иймээс доогуур ирэмттэй шавнаар ихэвчлэн алдартай бясалгалын арга сонгодоггүй. Тэгвэл тэд судлах боломж бараг олдохгүй. 7 гүн ухааны тулааны ордон үнэхээр хүчийг бүхнээс дээгүүр тавьдаг газар юм. Энд ирэмбэл бүхнийг шийднэ. Лимийн дотроо санаа алдаад хадгаламжийн сан руу орлоо. Энэ үед хадгаламжийн санд олон шавь цугласан байв. Гэвч хинч өчүүхэнч дуу гарахгүй. Сайн чармал эдгээр шавнаар хагас хүч чадах хугацаанд амьсгалаа хүртэл барьж хаш автнууд дах бясалгалын аргуудыг бүх анхаарлаа төвлөрүүлэн судалж байгааг мэдэрч болно. Маш олон мастер байна. Лимийн аяархан амьсгав. 7 гүн ухааны тулааны ордон үнэхээр нуугдсан бар 70 луугаар дүүрэм газар. Жуян ногоон тутын хотод тэргүүн игнэний авьяастан тооцогддог. Гэвч 7 гүн ухааны тулааны ордонд ирэхэд ердөө ихний 30 дотор л багтаж байна. Хунши хэлв. Сонгож эхэл. Яарах хэрэггүй, цаг хангалттай ухаалгаар сонго. Тэмдэггүй хаш автангууд бол хамгийн суур ур чадвар. Бясалгалын аргууд тэмдэгттэй, зэрэглэлтэй. Улаан тэмдэг нь доод түүний зэрэгэл, ягаан тэмдэг нь дунд түүний зэрэгэл. Хаш автан бүрийн дэргэд хідэн хүн түүнийг сонгосон бүртгэл бий. Хэрв ирэмбчин хит доогор байвал хит алдартайг сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь судлах цагийг ирэмбээр хуваарлдаг тул боломж ховор олдно. Тулааны ордны дүрмээр 100-аас 200 дугаар байрны хооронд буй шавнаар зөвхөн доод түүний зэрэглэлийн бясалгалын арга сонгож олно. Лиминий ирэмб харьцангуй өндөр тул алдартай бясалгалын арга сонгох боломжтой. Гэвч доод түүний зэрэглэлийн бясалгалын арга байтугай дээд түүний зэрэглэлийн арга байсан ч Лиминд сонирхол төрүүлэхгүй. Гэхдээ тэр гадаад ямар нэгийг сонгох гэсэн дүр үзүүлэх хэрэгтэй байлаа. Тиймээс тэр тавиурын дундуур алгуурхнаар алхаж эхлэв. Бясалгалын арга бүрийн дэргэд бэлэг тэмдгийн цаасаар хийсэн шошго байв. Тухайн аргыг сонгосон шавнарын нэрс дээр нь бичигджээ. Алдартай аргуудын шошгон дээр хөвчлэн 4-5 нэр байх бол таагүй аргууд дээр нэг ч нэр байхгүй. Доод хүний зэрэглэлийн бясалгалын аргуудын хоорондын ялгаа үндэ асар их. Тиймээс 100-аас дээш ирэмттэй шавнар доогуур ирэмттэй хүмүүсээс хавгүй сайн арга сурдаг. Лимийн хэсэг хараад гинт нэг нэр дээр харцсан тогтов. Жан цангийн нэр, сүүдэргүй арга. Энэ л жан цаны бясалгаж буй арга болтой. Лимийн шошгыг нь хараад 7 нэр бичигдсэн байхыг үзв. Энэ бясалгалын арга үнэхээр олон хүнд таалагддаг ажээ. Лимийн сүнсний хүчээ хаш хавтан руу оруултал уг аргын ерөнхий тайлбар оюунд нь урган гарч ирлээ. Сүүдэргүй арга, довтлохоонд хүнд, хамгаалтанд хөнгөө. Бясалгалын жинхэнэ их хүчний нягт цэвэр маш өндөр болно. Бүр өөрөөсөө бүтэн нэг шат өндөр тулаанчтай ч харьцуулж болно. Энэ бол доод хүний зэрэглэлийн бясалгалын аргууд дундаас шидлэх тооцогддог арга. Дунд хүний зэрэглэлд хүрэхэд тийм ч хол биш. Гэвч энэ аргыг бясалгахад хялбар биш. Их амжилтанд хүрсэн хүн маш цөөн. Тиймээс сонголтоо болгоомжтой хийнү. Тайлбарыг уншаад бясалгахад хэцүү тул болгоомжтой байхыг анхааруулсныг хараад Лимийн зөвхөн инээмсэглэв. Газрын танхимын 100-аас дээш байртай хүмүүс бүгд авьяаснууд бясалгахад хэцүү гэж бичих тусам зөрөгтэй бардам сууднууд илүү хүсэх болно. Энэ арга өөрийн зэрэгэлдээ шилдгийн нэг атал тэд яаж өсөх байх вүлээ? Гэхдээ мэдээж энэ бясалгалын арга Лимийн огт сонирхолгүй. Тэр цааш явж зүгээр нэгийг сонгохоор бодож байлаа. Гэвч булан дахныг тавиурын дэргэд ирэхэд хөл нь өөрөө ирэхгүй зогсов. Жадны урлаг. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 67 дугаар анги. Зэрэглэн үл мэдэгдэх тулааны техник. Жадны урлаг агуулсан бясалгалын аргач байдаг юм уу? YMF-ны 9 үнний зам бол сэлмийн ур чадвар агуулсан бясалгалын арга байсан. Тэгэхээр зарим бясалгалын аргууд тодорхой зэвсэг төвлөрч түүнтэй холбоотой техник агуулдаг бололтой. Лимийн тавиур дээрх суурь жадны техник нэртэй хаш автанг авч үзв. Суурь гэх хоёрхан үг өндөр зэрэглэлийн сүрлэг зүйл мэт сонсогдохгүй ч Лимийн үүнд санаа зовсонгүй.
Тэр сүнсээ хүчээ хаш автан дотор шингээж сүр жадны техникийн товч тайлбарыг уншлаа. Сүр жадны техникийн бүх жадны урлагийн үндэс болно. Чулуун, хатгалт, өргөн шүүрэлт, цэцгэн эргэлт, алах тойрог зэрэг анхан шатны жадны ур чадварыг заана. Жадны тулааны техник агуулаагүй. Хамгийн энгийн доод хүний зэрэглэлийн бяцлаглалын аргуудын нэг. Үүнийг хараад Лимийн YMFN-тэй тулдсан үеийн 9 үнний замыг санав. YMFN-ийн 9 үнний замыг ашиглахад түүний жинхэнэ хүч сэлмийн эрен дээр 9 ногоон бичээс болон хувирсан. Тэр тулааны техник гоёмсог нүд булаан байлаа. 9 үнний замын тим нарийн хийцтэй гоо зөкслөнтэй харьцуулахад сүр жадны техник дэндүү энгийн жирийн санагдана. Энэ зөвхөн жадны хамгийн сүр хөдөлгөөнүүдийг агуулдаг тул хамгийн энгийн доод хүний зэрэглэлийн арга гэж нэрлэгдсэн гэжээ. Гэхдээ Лимийн энгийн байна гэдэг муу зүйл гэж бодсонгүй. Бяцлаглалын арга хит нарийн төвхтэй байх тусам алдаа сул тал их олон байдаг. Ийм аргыг бэлтгэхэд асар их цаг зарцуулаад хожим илүү сайн арга олдвол хаяхаас өөр арга болно. Тиймээс хамгийн сүр хөдөлгөөнөө сайн бэлтгэхэн дээр чулуун, шулуун хатгалт, өргөн шүүрэлт, цэцгэн эргэлт, алах тойрог зэрэг сүр чадварыг сураад алдахад зүйл үгүй. Эдгээр нь ирээдүйн бүх чадны техниктэй холбоотой. Хэрвээ тэр энэ энгийн нэг хэвийн их амжилтанд хүртэл бэлтгэж чадвал хамгийн их хүчийг нь гаргаж чадна. Дээрээс нь Лимийн Хаусын дэд Мэрдэний арга гэх дэд зэрэглэлийн бие бэхжүүлэх содор бай. Энэ нь тулааны техникийн дутагдлыг нөхөхөд хангалттай. Энийг сонгоё гэж Минли шийдэв. Тэр сүр жадны техникийг хажуудах тэмдэглэгийг харуул нэг ч хүний нэр бичигдээгүй байлаа. Сүр гэх үг өөрөө хүмүүсийн сонирхлыг төрүүлдэг болтой. Дээрээс нь жадтай холбоотой учраас бэлтгэл хүн бүрт цөөн. Хинч бяцлагдгүй сайн юм. Хэрв цаг захиалах шаардлагагүй. Жадны урлагийг сонгосны дараа Лимийн хөдөлгөөний техник хайж эхлэв. Тэнд төөрсөн алхам, тэнгэрийг давах шат, үүлэн дүүжлэгдсэн олс, 7 одны хүүхүүл, хунгийн өд гэх мэт олон арга байлаа. Нэр нь бүгд сүртэй нүд гялбом. Жишээ нь хунгийн өд нүдэн уналт гэдэг арга. Их амжилтанд хүрүүл жинхэнэ их хүчээ ашиглан хөх тэнгэрт хязгааргүй нисэж яг хөөрн нисэх хунгийн өдөн дээр хөвж буймэгт болно гэдэг. Харин 7 одны хүүхүүлийн тухайд их амжилтанд хүрүүл нэг дор 7 алхам хийж хаанаас эхэлж хаан дуусныг нь ялгах аргагүй болно. Алхам бүрэн их 7 од дээр гიშгэж буймэгт бөгөөд 7 алхмын дотор үүлэн дээр алхаж тэнгэрлэг хурд гаргана гэжээ. Гэвч Лимийн эдгээрийг нэг бүрчлэн үзэхдээ толоос хэсрэв. Тэгээд булан руу очиж сүр хөдөлгөөний техник төртэй бяцлаглалын аргыг сонгов. Лимийн бодол маш энгийн байлаа. Эдгээр хөдөлгөөний техникүүд мөр хоорондын утгыг харуул бүгд жинхэнэ их хүчийг тодорхой аргаар эргэлдүүлж хөл гуйны булчингийн хүчтэй уялдуулан хөдөлгөөн үүсгэдэг. Ийм техникийг бяцлагвал хурд хэд дахин нэмэгдэх нь үнэн. Гэхдээ хожим илүү өндөр зэрэглэлийн хөдөлгөөний техник сурвал хуучин арга хайж дахин шинээр эхлэхээс өөр аргагүй болно. Лимийн доод хүний зэрэглэлийн хөдөлгөөний техник дээр цаг дэмий өрхийг хүссэнгүй. Нэр нь чихэнд сайхан сонсогдож сүртэй байлаа ч эцэст нь 7 гүн хүндэд хаягдж энд ирсэн судрууч шүү дээ. Хөдөлгөөний техникийг сонгосны дараа одоо тулааны техникийг сонгох хэлж болов. Үндэ тулааны техникч хөдөлгөөний техниктэй адил илүү дээд түвшний зүйл сурвал хуучин эцэстээ солигдно. Гэвч одоогоор Лиминд жинхэнэ товтлооны арга дутагдж байлаа. Тиймээс тэр жадны урлагтайгаа хослуулах боломжтой нэг сайн техник сонгохоор шийдсэн. Лиминий шаардлага өндөр, хит гоёмсог хоосон сүртэй зүйл хэрэггүй. Гаднаасаа гялцэл боловч дотроо хоосон техник хэрэггүй. Олон нөхцөлд ашиглаж болдог байх ёстой. Хуурч мэхлэх хий үзэгдлэр дайрахад түшгэлдэг байж болохгүй. Хүчин сул байж болохгүй. Мөн жадтай хамт ашиглаж болох ёстой. Лимийн бараг бүх тутааны техник үзсэн шаардлагад нь таарахыг олсонгүй. Аргагүй л биз. Гадна насрын тулааны техникүүд бол 7 гүн хүндэд хаягдсан зүйлс. 7 гүн хүндий хаш автнуудыг шалгаж шүүж авдаг. Тэднийг шүүдэг наснуудын хараа мэдээж гайхалтай өндөр. Тэгэхээр үлдэж ирсэн зүйлс яаж тийм сайн байх вүлээ? Ийхүү баг зэрэг сэтгэл гонсоосон ивээр хайж авахдаа Лимийн гинт зогсов. Энд яагаад хагарсан аш хавтангууд байд? Лимийн нэг тээврийн буланд хид хідэн хагарсан аш хавтан ногдон тавигдсныг олж харав. Эд ч бас бяцлаглалын арга тулааны техник үү? Лимийн санамсаргүй нэг хагархай хаш хавтнаг авч сүнсний хүчээ дотор нь оруулав. Товч тайлбар нь оюунд гарч ирэв. Дээд хүний зэрэглэлийн тулааны техник. Тулааны техникийн нэр тодорхойгүй алдагдлын үеэр хаш автан хэсгээрээ хугарвал доторх мэдээллийн ихэнх нь алдагддаг. Бяцлаглалын аргач бай, тулааны техникч бай, алдагдлын үе нь 90% төрүүл хичнээн авьяастай хүн байсан ч бяцлах аргагүй болно. Лимийн үргэлжлүүлэн үзв. Энэхийн ихэнх хагархай хавтанд
дээд хүний зэрэглэлийн бяцлаглалын аргууд байлаа. Мөн дунд нь хідэн доод зэрэглэлийнх чөлөлдөжээ. Энэ хэвийн зүйл. Эцсийн эцэст хэрв зөвхөн доод зэрэглэлийн бяцлаглалын арга эсвэл тулааны техник байгаа дээрээс нь бүрэн гүйцэд байсан бол аль хэдийн хог дээр нь хаягдах байсан биз. Яагаад энд хадгална гэж. Гэхдээ харамсалтай нь доод газрын зэрэглэлийн бяцлаглалын арга байсан ч Тэнгэрлэг орноос гаралтай дээд түвшний Хаусын дээд Мериданы аргатай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Дээрээс нь бүрэн биш. Ийм зүйл лиминд ямар ч үнцэнтэй байлээ. Эдгээр бяцлаглалын аргууд өндөр түвшнийх байлаач авиастай шавнар сонгохгүй мэдээж. Учир нь бяцлах боломжгүй. Надад Хаусын дээд Мериданы арга байгаа болохоор ийм тулааны техник дээр цаг өрөх нь ямар ч хэрэггүй. Лими үүнд нэг их анхаарал хандуулсангүй. Тэр хайхаа болох гэж байтал нүдний болонд нэг зүйл тусаж эргэн харлаа. Тэнд би цуулж яс бутлагч нудрах нэртэй тулааны техник бүхий нэг хаш хавтан байв. Энэ тулааны техникийн эхний хэсэг алдагдсан тул зэрэглэлийг нь тогтоох боломжгүй. Хаш хавтан үнэлэх үүрэгтэй настан үүнийг зөвхөн доод газрын зэрэглэлийн тулааны техник гэж ангилсан байжээ. Би цуулж яс бутлагч нудраг гэх нэр үнэхээр бүдүүлэг сонсогдно. Хунгийн өдөн ундалт үүлэн дүүжлэгдсэн Орос зэрэг их юмсэг гоёнсэг нэртэй аргуудтай харьцуулахад яг л бохир гуйлагч юм ит. Гэвч лими мэднэ. Тулааны техник бяцлаглалын аргын нэрийг бүтээгч нь өөрөө өгдөг. Зарим сул тулаанч тодорхой хаалт дээр гацаж цааш хахиж чаддаггүй. Тэд насан туршдаа нэг бяцлаглалын арга эсвэл тулааны техник бүтээж чадвар нь хязгаарлагдмал байсан ч сайхан сүрлийг нэр өгөх гэж толгоо гашлагдаг. Харин үнэхээр дээд зэрэглэлийн тулааны техник бяцлаглалын арга бусдын анхаарлыг татахын тулд сүртэй нэртэнд дайтах шаардлагагүй. Би цуулж яс бутлагч нудраг гэх энэ нэрийн бүдүүлэг боловч үнэн ч шудраг сонсогдож байв. Гэвч лими энэ судрыг нэрээс нь болж анзаарсангүй. Харин дайсны бие үзүүлэх довтлооны нөлөөнөөс нь болж сонирхсан юм. Хаш автан дээр ингэж хитжээ. Арьсан дээр шар харагдахгүй. Харин дотор нь сүрдэг. Тиймээс үнийг бие цуулж яс бутлагч нудраг гэж нэрлэсэн. Арьсан дээр шар харагдахгүй. Харин доторхон сүрдэгэ лимийн гинт Хаусын дээд Мериданы аргад өгүүлсэн зөөлөн ба хатуу хүчний ойлголт хүч бэлтгэх шатны торго мэт урсах зарчмыг санав. Хүч бэлтгэх шатны торго мэт урсах гэдэг нь өөрийн хүчийг бүрэн хянахыг хэлдэг. Энэ бол Хаусын дээд Мериданы аргын хүч бэлтгэх шатны их амжилтын түвшин юм. Торго мэт урсах түвшинд хүрвэл төмөр мод руу нодрог зохиход гаднаасаа холцсон гэмтэхгүй. Харин доторх нь гол нь хөвөн ширхэх мэт бутарн задарна. Насны дурсамж бүрэн биш байсан тул хүч бэлтгэх шатны торго мэт урсах хэсэг бүдэг бүрэн бус байсан. Тиймээс лимийн тэр түвшний жинхэнэ босгонд хүрч амжаагүй байлаа. Энэ бие цуулж яс бултагтлагч нудраг Хаусын дээд Мериданы аргын хүч бэлтгэх шатны торго мэт урсах зарчимтай төстэй юм. Бүх амьд зүйлс хоорондоо холбоотой гэдэг. Магадгүй энэ бие цуулж яс бутлагч нудрагч мөн торго мэт урсахтай ижил зарчимд тулгуурласан баг. Лимийн бие цуулж яс бутлагч нудрагын үргэлжлүүлийн шинжив. Хэдийгээр энэ тулааны техник олон хэсгээ алдсан ч үлдсэн хэсгүүд нь лиминий олон ухаарлыг өгч чадна. Жинхэнэ их хүчийг нудрагтай хамт чичирхийлүүлж хэрв чичирхээний давтамж тааруул резонанс үүснэ. Энэ чичиргээ дайсны дотоод руу нэвтэрч биеийг нь сүйтгэн. Тийм байсан юм байна. Энэ бие цуулж яс бутлагч нудрагын бүтээсэн насны жинхэнэ их хүч болон хүчний хэрэглээ хоорондын холбоог маш хүн ойлгож байжээ. Тэнгэрлэг орны бяцлаглалын аргууд хосгүй. Гайхамшигтай нүнэн. Гэхдээ Тэнгэрлэг орны бүх ур чадвар тэнгэр асгарах тийм хүмүүсийн төсөөлж чадахгүй зүйл гэж хэлж болохгүй. Тэнгэр асгарах тийм өв уламжлал хэдэн 10,000 жилийг давсан. Энэ 10,000 жилийн турш тоо томшгүй хосгүй гоц авьяастан мангас мэт суутнууд төрсөн. Тэд энэ тал дээр Тэнгэрлэг орны үр дүнтэй ижил амжилтанд хүрэх нь сонин зүйл биш. Ингэж удаад лимийн энэ тулааны техникийн хаш хавтанг сонгов. Ингээд нэг бяцлаглалын арга, хоёр тулааны техник гэсэн түүний сонголт бүрэн болов. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас